Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос дэлгөөнөөр хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Өв соёл уламжлалаа дэдлэгч оюу толгой компани дэмжиж ажиллаж байна. За студид од мөндөр сувгийн бүх тайлбарлагч Баяр Магнаа, за хөтлөгч Цэнгэл баяр нар бэлэн болсон байна. За өдрийн мэндэ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн радиог сонсож байгаа нийт үзэгч сонсогчдоо өдрийн мэндийг хүргье. За ингээд өнөөдрийн Монгол үхийн гайхамшиг нэвтрүүлгийн анхны дугаараар Монгол үхийн түүхэнд арилшгүй мөр үлдээсэн нэгэн хүчтний талаар ярилцахад бэлэн боллоо. За 1931 оны наадамд үзүүлсэн нэгэн ламыг та тухайн үеийн цэргийн яамны сайд бүгд найрамдах Монгол ард улсын бүх цэргийн жанжин бүгд найрамдах Монгол ард улсын маршал Дэмэд наадмын дараагаар хүлээн аван уулзаж за ирээдүйд үнэхээр сайн бүх болох нэгэн тодорхой болсон тухайн ламд за лам дээлэн тайлж хар болж цэргийн яамны нэрэн дээрээс барилдахыг хүсснээр тэрхүү лам хар болж 1932 оны наадмаас эхлэн бүх цэргийн жанжин дэмдэм бүх хэмээн цоллуулан барилдсан түүхтэй. За ингэснээр төрийн наадмаас нэг төрөв хоёр үзүүрийг хүртсэн 1939 оны наадамд үзүүрлэх хүртлэн Монгол үхийн дэвжээнд эд хаван гайхуулан барилдаж байсан цуут бүхийг ивэлдэн авсан маршал Дэмэд улс төрийн эсрэг болон цоллуулж цаазын ил сонсох хүртэл энэхүү бүх Монгол үхийн түүхийг бас нэгэн шинэ хуудсыг бичиж байсан ийм хүчтэй юм аа. За 1939 оны наадмын үзүүр төрөнд үлдснээс 10 хоногийн дараа буюу 1939 оны 7 дугаар сарын 28-нд голын цэнгэлтхийн тэнд байсан маршал Дэмдийн бүхийн гэрт буу зэвсэг агссан хүмүүс дайран орж ирж тухайн бүхэд буу тулган сөхрүүлж гэр орныг нэгжин эд хөгшлийг нь томж тухайн бүхийн өөрийн хувийн эзэмшил бүхий эд материал бичиг баримтыг нь бүгдээрингийн шатааж зам шинэрийнх нь зүүсгэл гоёл эмэг бөгж эдгээр зүйлсийг бүгдийг нь хэргийн материал хэмээн тонон авч битүүмжлэн бусад зүйлсийг нь битүүмжлэн орхиж 7 жилийг хорих ялтаагаар шоронгийн зүг илгээсэн ийм нэгэн түүхийн эзнийг бид өнөөдрийн нэвтрүүлэгтээ дурсан ирнэ. За эд сайхан барилдаж байсан ханиан төрийн эсрэгүүд баригдаад явахт нь 2 настай охин мөн хөвлөдийн төр жамжаагүй бяцхан үрийнхэн хамт үлдсэн нэгэн бүсгийн түүх бас энд дурддагнаа. За бид өнөөдрийн нэвтрүүлэгт энэхүү бүхийн түүх, амьдрал, барилдааны талаар ярилцах юм. За хуучнаар Сайн ноён хаан аймгийн Далай Чонхорвангийн хөшөө, одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутаг, Бүхэн шарын нуруу, Идэр голын сав нутагт аргын тооллын 1908 оны Шорон бичин жилийн хавар Яматын өмнө хаваржаандан хаваржаалан байсан Мааминх гэдэг айл 3 дахь хөвгүнээ өлгийдэн авсан түүхтэй. Ард олондоо Хамбын бор уртхард хэмээн алдарсан их бүх лавг Маам хэмээх айлын 3 дугаар хөвгүн болон мэндэлсэн түүх эндээс эхэлнэ. За энэхүү бүх Маамын лавг арслан маань Библиэд Маамын лавг арслангийн аав Маамгой бол бие галбирын хүүд үнэхээр төгс сайхан биетэй, бие бялдар чирэг том, замун түүний ихнэрч мөн ялгаа байхгүй, бие бялдар сайхантай, өндөр нуруулаг сайхан бүсгүй байсан бөгөөд 3 сайхан хүүг төрүүлэн өсгсөн аав ээж байлаа. За тэр үеийн 1900-аад оны ихэнх үеийн нэгэн айлын амьдрал мөн л тэр үеийн хүмүүсийн нэгэн адил 2 хүүгэн лам болгон явуулсан. За эдгээр 2 хүү бол нэг нь хожимоо 1932 оны төрийн их баяр наадамд долоод авж улсын заан зул хүртсэн Монгол улсын зан Маамын намбар. За нэг нь 1933 оны төрийн их баяр наадамд төрүүлж 1931 1939 оны төрийн баяр наадамд үзүүлсэн их бүх Монгол улсын арслан Маамын лавг гэсэн бүхчүүд лам болон тухайн үеийн Завхан нутгийн хийдэд шавлан суухаар явсан ийм түүхтэй.
За энэ бүхнээс харахад алдарт их арслан одоо мэдээ орсон цагаасаа бүхийн гэр бүл төсөж аав нь өөрөө тухайн үеийн Монгол бүхийн тулгад хэмээх золтой бүх хүн. За мөн төрсэн ах нар нь дэрсгэн өссөн бүх улсууд байсан учраас ер нь л багаасаа бүх болох шинж төрөх бүрэн бүрэлдсэн ийм сайхан хүү гэжээ. За лавг хүүхэд ахуй насаа эцгийн гар дээр бусад хүүхдийн адил өнгөрөөж 13 наснаасаа хамбгийгээний хүрээнд шавилан сууж бурхан номын номд шавилж буян номын мөрхөөх болсон бөгөөд өөрийн төрсөн ах намбрын хамтаар тухайн хамбын хийдийн хар бор ажил, адуу маллах, зааман түүнчлэн хийдийн түлээ түлш гэсэн хүч орох хэмжээний ажлуудад хүч заран бэлтгэгдэж 16-7 наснд хүрж бие гүйцхийн тэртээ цээж бүхс тэнцүүхэн үнэхээр үеийн залуучуудаас онцгой содон 2 гар их урттай. За ер нь бүх болох шинжинд бүрэлдсэн сайхан залуу болон өсөж уйж байсан ийм түүхтэй. За нутгийн уул тайлгын наадмуудад ааваан даган 2 ахын хамт барилдаж ноцолдож явсан лавг одоо тухайн үеийн бүхэн шарын нуруу буюу одоо засагт хуучнаар Сайн Ноён хаймгийн нутагт байрлах бүхэн шарын нурууны овоо тайлгын наадамд өөрийн төрсөн ах намбартаагаан үзүүрдрүүнд анх удаагаан үлдэж за энэ наадамд ахаа бие төрүүлье гэхэд намбар зан тэгээ тэг гэж хэлж гарч ирж барилдаад за дүү нь бол одоо ах надад намайг төрүүл гэсэн юм чинь төдийлөн мих гихгүй байх гээд өрхт нь ус хийж барьж аваа дүүгэн унгаж байсан ийм түүхтэй. Дүү нь одоо лав гарслан унчаад босч ирээд та надыг төрүүл гэсэн биз дээ гэсэн чинь одоо ийм ам их байдаг гэдгийг одоо бодтоор үзүүлж тийм юм байдгүй маа. Барилдаан гэдэг бол сургамж юм аа гэдгийг гүнээ ойлгуулж өгсөн байдаг. За энэхүү ахтаага барилдсан барилдаанаас хойш одоо 1931 онд анх улсын баяр наадамд зодголсон гэсэн баримт байдаг. За энэ баримтаас хойш бол лавгарслан 1951 оны хооронд 20 жилийн хугацаанд Монгол бүхийн түүхэнд барилдсан хугацаанд ямар нэгэн бөхөөс даваа гуйж үзээгүй, ямар нэгэн бөхөд даваа өгж үзээгүй, үнийн шударгаар хүчийг үзэн барилдаж өссөн гайхамшигт нэгэн бөхөө. За маамын 3 хүү гурвал биетийг сайхан эрс болж өсгийн хэрээр одоо тухайн үеийн Сайн Ноён хан нутгийн идрэмэг идэрголын хөвөний одоо ард иргэд маамын намбар бол үнэхээр сайн бөх болно гэж ярьж байсан. За гэтэл маамгуун ихнэр 80-таагаа энэ шовгор хөх яах вэ? Сайн бөх болох бах. Гэхдээ манай мунгар бор их сайн бөх болно доо. Лавггойг хэлж байгаа юм. Лавггойг мунгар бор гэж. За хевлийд байхдаа үнэхээр хүчтэй хөдөлдөг. Сурн тэлэг одоо ээжийнхээ бүсэлдэг байсан бүсийг хевлийд байхдаа тасартал тээрдэг байсан. Ийм хүчтэй хээтэй хүү байсан. Тэгэхээр манай мунгар бор их сайн бөх болно гэж ээж нь бол үнэлэн ярьж байсан гэж хамдамдсан яриа байдаг. За маамын 2 хүү намбар лавг нар баг наснаасаа барилдаж өссөн бие тэнцүүхэн ийм сайхан улсууд учраас насанд хүрэх явцдаа лавггой одоо төрийн их баяр наадамд барилдах цаашлаад улсын дэвжээнд барилдахын тулд тухайн үеийн одоо бөхчүүдийн нэгэн адилаар нутгийн нэгэн нүүдэлчин одоо жин тээж яваа хүнийг даган хүрээнд ирсэн. За хүрээ хийдэд ирээд одоо цамб гэх нутгийн жинчинг дагаж хүрээнд ирснээр Пунцэг гэдэг гандангийн ламын шавирж гандан гिचлэн хийдэд 3 жил ном үтсэн. За хүрээнд ирсэн одоо лам хүү лавг ном сурхаасаа илүүтэйгээр барилдах ноцолдох дуртай байсан учраас багш Пунцэг нь манай лавг уг нь ном үзүүл их сайн гівш болох юмсан. Даанч бөхтөөд эндүү их дуртай юм аа гэж хэлж байсан гэдэг. За тухайн үеийн гандангийн дэлэг зүүн хүрээний лувсан мөрийн чимэд нартаа нөхөрлөн хүрээнд болсон томоохон жижиг том барилдаануудад бүгдээрэнд нь барилдаж тухайн үеийн эд сайн барилдаж байсан бөхчүүдтэйгээ гар зөрүүлж хүчийг үзэн өдөр ирэх тусам бие бэлдрэн задран хөгжиж хээрийн бас би яраа сайхантай залуулж 1928-аас 1931 оны хооронд гандангийн шарав зан гэдэг нэрийг авч барилдаж байсан гэдэг баримт тус байдаг.
За 1928-аас 30 оны наадмуудад бол одоо Маамын лав гэдэг бүхий нэр бол бүхийн оноо дансанд байдаггүй. Өөр нэрээр барилдчихсан байна тий. За эндээс үзэхэд бол нэг бол өөр нэрээр барилдаж байсан, нэг бол барилдтанд доор даваанд унсан гэдэг одоо зүйлийг бүх судлаачид гаргасан байдаг. За гэвч энэ үе бол одоо засаг төрийн байдал ороо обсгаа. Үнэхээр лам, шашин хийд, замун төдийлөн, эзэрхэг засаг, хоцрогдсон нийгэм хэмээх хоч зүүж, бодлогын зөрчилтэй дунд олон эрдэмтэн мэргэд сор болсон охид хөвгүүдэн устган үе хийж байсан хатуу цаг дунд өсөж өндийсэн хүн. За энэ хэлмэгтүүлдийн харш урагч мөн Монгол улсын Арслан Лавггүйг дайрч өнгөрсөн байдаг. За Лавг Арслангийн барилдааны түүх гэх юм бол одоо 1929-39 оны оноо дансанд 5-ын даваа хүртэл бол энэ бүхий нэр бичигдээгүй байдаг. За 1931 оны ардын хувьсгалын 10 жилийн ой гэж бас өргөн их баяр цэнгэл наадам хийхэд 64 лам тухайн барилдаанд орж барилдсан. За энэ барилдаанд бол хилтгий захта лам дээлөмссөн лавг барилдаж бүгд найрамдах Монгол ард улсын төрийн их баяр наадмын 10 жилийн ойгоор үзүүр төрөндөлдөж үзүүрлсэн байдаг. За энэ хүү барилдаанд Монгол улсын Арслан Хурандаа хэмээн алдарсан булганы Бэх Очир Арслан төрүүлсэн. За энэ барилдаанд барилдаж үзүүр төрөндөлдснийхэн дараагаар 1931 оны наадмын дараа лавгийг бүгд найрамдах Монгол ард улсын маршал бүх зэргийн жанжин анхны Монголын маршал Дэмэд хүлээн авч за миний нэр дээрээс барилдах бүх болоо. Цэргийн нэрийн өмнөөс барилдах цэргийн хүн болоо. Лам дээлээ тайлаа гэдэг одоо үүрэг чиглэл өгч чи үнэхээр сайн бүх болох юм байна гэдэг одоо тэр хүний хараа оюунд одоо нийцсэн учраас Лавггүйг одоо лам байх замнал нь энд хүрээд өндөрлсөн. За ингээд цэргийн бүх урт гарт хэмээн золлуулан барилдах болсон түүх эндээс эхэлнэ. За 1932 оны наадам 672 бүх зодглон барилдаж Лавг зан их шүүгийн дөрөвт өөрийн төрсөн ах Намбартаагаан зүгтээ үлдсэн. Шүүгийн 8 дүлдээд ах нь одоо 7 давж улсын заан зул хүртсэн. Өөрөө шүүгийн дөрөвт үлдээд цагдаа содном гэдэг бүхэд унсан. За содномгоо бол дараа нь Арслан зулвсан. За энэ барилдааныг бас л мөн барилдуулалгүйгээр буулгасан гэдэг тийм аман дамжсан яриа бол байдаг. За 1932 оны энэ наадамд Лавг Арслангийн төрсөн ах Намбар төрсөн дүүтэйгээ заан болсон. За энэ барилдаанд одоо ах トゥ хоёр бүх одоо хоёулаа заан цолтой юм байсан. За 1933 оны улсын их баяр наадамд 890 бүх зодглон барилдаж Монгол улсын зан Лавг үнэхээр торлгүй сайхан барилдан дөрвөлж Монгол улсын Арслан хэмээх эрхэм хүндэт золонд хүрсэн. За энэ барилдаанд бол Сэлэнг аймгийн Цагаан нуур сум Хэрьяат олон түмэндээ боохоо хэмээн алдарсан Дамдын сүрэнгийн Данзан Арслан үзүүрлсэн байдаг. За тухайн барилдаан тухайн 33 он гэдэг бол одоо Лавг Арслангийн барилдааны амжилт амьдралынхын түүхт үнэхээр өнгөтэй, гэрэлтэй, гэгээтэй сайхан жилүүд болж өнгөрч байсан. За 1931 онд лам дээлэн тайлж хар болоод 32 оноос эхлэн одоо Монгол ардын хувьсгалд намд элсэж за мөн улмаар цэргийн сургуульд орч 1933 онд цэргийн сургуулийг төгссөн. Цэргийн ерөнхий сургуулийг онц дүнтэй төгссөн. За энэ бүхэн нь бол энэ хүн бол зөвхөн барилдаж ноцтолтохоос гадна оюуны өндөр боловсралтай, мэдлэг чадвар өндөртэй ийм сайхан хүн байжээ гэдгийг илтгэж байгаа. За тэгээд 1934 онд бол одоо ямар нэгэн шалтгаанаар Лавг Арслан бол барилдаагүй. За 1935 онд 1024 хүчтэн зодглоход 6 давж 7-гийн даваанд 35 оны төрөөх Төв аймгийн Мөнгөн мөрт сумын Хэрьяат олон түмэндээ Мөнгөн мөртийн жимэд хэмээн алдарсан одоо нөгөө лам ахуй цагта хоорондоо барилдаж ноцолтож явсан лувсан мөрийн чимэд гэдэг бүхт 7-гийн даваанд амлаж явна өгдөг шороодож за тухайн наадамд нь бол чимэд Арслан дөрүүлсэн байдаг. За 1936 оны наадамд Монгол төрийн баяр наадамд 896 бүх зодглон барилдаж мөн 6 давж 7-гийн даваанд 36 оны төрийн наадмын дөрөвх орон даяар хумбан хар хэмээн алдарсан Дорнот аймгийн Халах гол сум Хэрьяат
улсын арслан балсан арслан амлан барилдаж өвдөг шороотсон байдаг. За эндээс харахад манай лавг арслан маань бол ер нь л зэгсхэн сайн барилдаж байгаа бөхчүүдийг амлан барилддаг, хүчийг үздэг ийм бүх байсан гэдг нь харагдаж байгаа юм. За 1937 онд бол одоо он гэхэд лавг арслан маань амьдрал нь тогтсон, хүрээний дэгжин бүсгүй, дулумсран гэж бүсгүйтэй ханивал болсон. Амьдрал нь ерөнхийдөө жигдэрсэн их сайхан амьдарч байсан. За энэ үед нь дулумсран гэдэг одоо өөрийн хань нь бол бас мэрэгжил боловсрол өндөртэй хүн байсан учраас Цэргийн жанжин маршал Дэмэдгой өөрийн бөхөн одоо эхнэрээс нь дутхааргүй боловсрол мэрэгжилтэй сайхан хүн болгохын тулд зөвлөлт холбоот улс руу мэрэгжил эзэмшүүлэхээр Москватын зэргийн сургуульд сонсогчоор явуулсан байна. За энэ сонсогчоор явхад эхнэр нь очиод Москватын одоо бүгд найрамдах Монгол ард улсын элчин сайдын яамд ажиллаж лавг бол өөрөө Москватын цэргийн сургуульд сурч сонсогч болсон ийм түүхтэй. Ингээд 1937 оны төрийн наадамд бол барилдаагүй байдаг. За 1938 оны төрийн наадамд 1024 хүчтэн зодголоход Москватоос хөрөлдсөн ирсэн бэлтгэл сургууль төдийлөн сайн биш арслан бүхэн барилдааны 5-ын даваанд Аранга аймгийн хашаат сумын бүх улсын начин Сүрэнжавд өвдөг шороотсон. За 1939 онд 512 хүүхэд. За тухайн жил бол одоо халах голын дайн эхэлсэн дайнтай байсан. Энэ барилдаан эхлэхийн өмнө бол одоо 1938 оны төрийн наадмын төрөөх одоо олон түмэндээ ирээн авирах тийм төр утарслан лавг арслан дээр ирээд за энэ наадмын төрөөх хоёулаа авъя. Чи баруун зүүн тийшээ харж барилд, би баруун тийшээ харж барилдаад хоёулаа үзүүр төрөнд үлдээ гэж ярилцсан бөгөөд хин хэнийг хэрхэн хэдийн даваанд авч барилдахаа хүртэл ярьж тохирсон байна. За тэгээд 1939 оны төрийн наадам эхэлж лавг арслан маань зүүн тийшээ харах буюу одоо зүүн аймагуудаас гарч ирж байгаа бүх дорнод Хинти, Сүхбаатар гэсэн ерөнхийдөө бол одоо тухайн үед сайн барилдаж байсан 36 37 онуудын баяр наадмын төрөө хөгчүүд дорнотоос төрсэн байсан. Эдгээр бөхчүүдийг амлан барилдаж давж үзүүр дөрөнд гарч ирсэн. За төрөө тарслан бол одоо шин цэрэг. За тухайн үед бол одоо дөнгөж анх удаага төрийн наадамд барилдаж байгаа. Булган аймгийн Хангал сумын Харьяат шин цэрэг Бадамдэргийн төвдөн дорж өвдөг шороотсон. За ингээд үзүүр төрөнд лавг арслан төвдөн дорж арслантаа үлдээд барилдаад одоо өөрийн үндсэн дархан их болох тонгорхон ихээ хийсэн. За тухайн үед бол одоо яарамгийн нинж хөндөр өстэй байсан учраас лавг арслан өөрөө их урт халимгтай хүн байсан. Тэгээд халимг нь өвсөнд шүрхсэн одоо өсвөл хүний биеийн нэг хэсэг гэж үзэн одоо лавгийг унсан гэж үзсэн. За энэ түүх бол дараа нь бас дурсагдана. За ингэснээр 1939 оны төрийн их баяр наадамд Монгол улсын үндэсний спортын ууган говьят мастер Монгол улсын дархан аварга Бадамдэрмагийн даргагийн төвдөн дорж аварга анх удагаан төрийн наадамд шин зэрэгээр нь дөрвөлөхөд маршал Чой болсон бол одоо дайнтай жил цэрэг дөрвөллээ. Бид дайнд ялах юм байна гэж баяр хөөртэй байж цагаан тайлж өгч байсан түүхтэй. За энэ барилдаанд жоохон гомдсон лавг арслан бол одоо сэтгэл дундуур байсан учраас энэ дээр гараад төр нүдтэй төмөн олон нүдтэй төрийн тэргүүн таны нүд мэлмээ сохорчээ гэж хэлсэн байдаг. За ингэснээр бол одоо түрүүн хоёулаа дурдсан тийм ээ 10 наадам дуусаад 10 хоногийн дараа буюу 7 сарын 28-нд лавг арслан гэрээс нь баривчилсан түүхтэй. За ингээд 1939-с 1946 оны хооронд бол одоо Сэлэнгийн Түнклийн хорход мод бэлтгэл дээр ажиллаж байсан. За 1946 оноос Шоронгоос суллагдсан 46 оны төрийн баяр наадамд 1024 бүх зодголоход 5 давж Аранга аймгийн Харьяат улсын начин халдсангаад 1945 онд 512 хүнээс мөн 5 давж Дорнод аймгийн Халах гол сумын бүх хасын үлзий сайханд 6-гийн даваанд унсан. За 1948 онд 5-ын даваанд Аранга аймгийн Харьяат улсын зан жамин шарвыг амлан барилдаж мөн өвдөг шороотсон. 1950 онд 510 хүнээс мөн 5 давж Завхан аймгийн бүх Монгол улсын начин Данаг
одоо 6-гийн даван дамлан барилдаж өвдөг шороодсон. За мөн 1951 онд 500 гаруй хүрэхээс Аранга аймгийн Санж очроор давж 6-гийн даванд Булган аймгийн Хангал сумын бүх улсын зан Сиренингийн Гүржав заанд дахин буулгаснаар 1931-ээс 1951 оны хооронд Алдар цуут Маамын лав гарслан төрийн их хоёр наадамд 1 удаа төрүүлж, 2 удаа үзүүрлэж, 9 удаа шөвгөрөн барилдсан түүхтэй. Энэ хугацааныхаа 7 жилийг нь барилдалгүйгээр шоронд өнгөрөөсөн бас нэгэн харамсалтай түүхийн эзэн бол улсын арслан Маамын лавг. Одоо энэ 46 оны барилдаан 7 жил шоронд суучаад гарч ирээд барилдсан барилдаанд яасан айхтар барилдаа вэ тий? Үнэхээр сайн бүх гэдгээ нотлож үнэхээр төрмөл, байгалийн авьяас, бэлэг, эцгийнхээс заяасан бие галбир сайтай бүх учраас төр төмний зингэл наадамд тав давж байсан юм түүхтэй. За мөн энэ дээр бас нэмэлт ачруулган ирэхэд 1946 онд одоо налаахад болсон нэг наадам дээр барилдаад төвдөн дорж аврагыг за чи намайг амлцгаа. Одоо энэ хоёр хөл 1939 оны төрийн наадмын үзүр төрөний бохчууд. Бит хоёр бол төрийн наадамд таарах боломжгүй. Одоо энд хоёулаа нэг барилдчихъя чи намайг авчих гээд ахуулж барилдсан гэж юм түүх яриа байдаг. За энэ барилдаанд төвдөн дорж авраг амлж барилдахт нь өөрийн дархан их нөгөө 39 оны наадмаар тонгордог мхээ хийж давсан. За энэ барилдааны яг бодит түүхийг бол одоо Хүсгэл аймгийн Дарайлан сум Харият олон төмөндөө өмсдөг хэмээн алдарсан Монгол улсын зан цанилгийн дамдан дуржгүй ярьсан байдаг. За ургыг бол үнэхээр тэгж чанга унна гэж хинч бодоогүй. Төвдөн дорж аврагыг бол их чанга тонгорсон. Хамраамнаас нь цусгоожоо тогтохгүй бас. Нилээн эвгүй байдалтай байсан гэж. Тэгэхээр лав гарслан маань үнэхээр хүч бэр. Тийм байна. Үнэхээр байгалийн өгөгдөл сайтай сайн бүх байсан гэдэг нь харагдаж байгаа юм. За ингээд эдрийн голын унган хөө цагийн салхины аясаар лам, хар, цэрэг гээд олон дүрийг бүтээж явсан ч сэтгэл гундаж зам хазаалгүйгээр Монгол бүхтээ өмнөчүүлдэж бүхийн зориг, бүхийн жудгаасаа хизээч ухарч няцлахгүйгээр Монгол бүхтээ үнэнчээр үлдсэн ийм түүхтэй. За мөн тэр нас бий гүйцэж одоо гэр бүлтэй болсон. За гэр бүлийн талаар бол одоо хоёлоо дурсан ярих нь зүйтэй. За хоёлаа эхний хамтран ажиллагчийнхаа дараа энэ сайхан хүнийхээ одоо гэр бүлийн талаар онцлноо. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өв соёл уламжлалаа дээдлэгч хоёр толгой маань хамтран ажиллаж байна. За тэгэхээр оюутлогоо компани маань уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас гадна одоо боловсролын салбарт хөрөнгө оруулж ирсэн. 2010 оноос хойш дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэрэгжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлэг олгосон байдаг. За оюутлогоо компани маань Монгол орны өнцөг булан бүртээ эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. За одоо жишээ нь хариуцлагагүй уул уурхайн улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх, ойн салбарыг чадваржуулах 100 сая мод хөтөлбөр байгаа юм. За Монгол орны усны нөөцийг хамгаалах, тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах нэгэн шалгаруултыг бас оюутлогоо компани маань санаачлаад 2 дахь жилдээ зарласан байгаа юм байна. Тэгэхээр одоо усны салбарын судлаачид мөн усны хэрэглээнд дэвшилтэт арга техник нэвтрүүлсэн байгууллагууд за мөн хувь хүмүүс энэ шалгаруултанд одоо нээлттэй оролцож болох юм байна. Тэгэхээр үзэгч сонсогчид маань бас сонирхож байвал оюутлогоо компани албан ёсны цахим хуудаснаас нь мэдээлэл аваад холбогдоод бас нээлттэй гэрийн сонгон шалгаруултанд орж болох юм шүү. Бидний ирээдүйд хэрэгтэй одоо бидний дэлхийд хэрэгтэй ийм гоё шийдлүүдийг бас оюутлогоо компани маань бидэнд санал болгоод байгаамаа. Тэгэхээр өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо компани Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн маань дэмжиж ажиллаж байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. За тэгээд Алдарт Арслан маань 27 наснда өөрөөсөө 7 насаар дүү 3 дугаар хорооны ганган дулуумсран гэж бүсгүйтэй хань бүл болон өрх тусгаарлан амьдрал зохиож эхэлсэн. Лав гарслан өөрөө ч бие бялдар төгс сайхан биетэй өндөр нуруулаг цээж үхсдийн цүхэн бүхийн хөвд эр хүний хөвд бол одоо үнэхээр хараа булам сайхан залуу байсан. За мөн хань дулуумсран нь бол одоо тухайн үеийн хүрээний ганган дулуумсран гэдэг нэртэй сайхан бүсгүй байсан учраас бас хүмүүсийн харцгаан хилам үнэхээр тэдний гэр бүлд
их байдаг байсан. За хань бүл болоод энэ хоёр хүн бол дундаасаа 5 сайхан хүүхдийн аав ээж болсон. За энэ 5 хүүхэд нь бол мэдээж одоо бүгдээрээ одоо бол байхгүй. Хоёр хүн нь бол одоо хамгийн том охин нь бол одоо өөрөөсөө Москва хотод сурч боловсрож байхад нь Москвагийн эмнэлэгт төрсэн Мая гэж одоо Орос эмчнэрийн өгсөн нэр Мая гэдэг нэрээрээ аав ээж нь солилгүйгээр нэрлсэн ийм охин. Том охин. За хоёр төхүү нь бол одоо Алдар Дарслангийн маань баривчлагдаад явахт нь хевлийд нь үлдсэн. За Орос нэр нь бол Юра, Монгол нэр нь бол Аюуш нэртэй ийм хоёр хүү охин хоёр гарсан. За ингээд 1946 онд одоо шоронгоос суллагдаж гарсныхаа дараагаар Лав Гарслангийн гэргээ одоо Дуламсран хоёул дахин 3 хүүхэд төрүүлж ингээд нийт 5 хүүхдийн эцэг их болсон. За Лав Гарслангийн гэргээ Дуламсран гэгч бүсгүй бол уг нь одоогийн Хинтээ аймгийн Жаргалтаан сумын хүн бөгөөд Заяа Тавлингийн эрхээр Богдын ордонд өсөж төрнсөн хүн. За 2 настай охин тэрсэн залуухан ээж хүрээнд богдод мөргөж явахт нь Богд хаан одоо тухайн охиныг нилээн сайн шинжиж харж байгаад ээжд нь хандан за чи наад охиноо энд үлдээгээд яваа. Дараа хэрвээ чи охиноос сурж ирээд уулзахаар болвол Балдангийн Дуламсран гэж асууж байгаараа гэж одоо охиныг хүрээнд авч үлдсэн. Ингэснээр охин бол одоо Балдангийн Дуламсран гэдэг нэртэй болж хүрээнд өсөж төрнсөн. Хүрээний одоо Богдын хойрын хүн болох одоо Балдан гэж хүний одоо өргөмөл охин болон өссөн. За энэ түүхийг бол Дуламсрангуан ээж нь өөрөө охиндоо за мөн Дуламсрангуа өөрөө өөрийн охин Маяда ярьж өгсөн ийм түүхтэй. За Балдан гэж хүн бол өөрөө одоо Богд хааны Шанзуу Лувсан Балдан хэмээх хөрөнгөчнээ бил финчинхтэй ийм хүн байсан бөгөөд Дуламсранг өсгсөн аав юугаарч дутхалгүйгээр үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гоо баян чинэлэг ийм сайхан бүсгүй болгон өсгсөн ийм хүн. За Лав Гарслан гэр бүлтэй болсны дараагаар одоо Жанжин Дэмэт бол одоо хоёулаа бас дөрүүхэн дурдсан тийм ээ. Эхнэр нь бол их боловсрал мэдлэгтэй хүн байсан учраас өөрийн одоо итгэлт хүн болох одоо сайн бөхөн эхнэрээс нь дутхааргүй боловсрал мэдлэгтэй хүн болохын тулд цэргийн сургууль за мөн Москва хотын цэргийн сургуулиудад тус шатраалан сургахаар ингэж явуулж байсан түүхтэй. За ингээд 1937 оны авар одоо залуу осууд Москва хотод анхны хүүхдээ үлгийдэн авсан. Тэр нь бол Мая. За 39 онд Арсланг баригдаад явахт нь гидсэнд байсан хүүхэд нь Юра буюу Аюуш. Ийм хоёр том хүүхэд нь 1937-39 онуудад мэнтэлсэн байна. Тэр одоо тэр хилмигдээд баригдаад явж байх үед бол тэр Оросд сурж исэн сургууль соёлоо төгссөн үү? Төгсөж амжаагүй. Яагаад гэхээр одоо өөрийн итгэлт хүн буюу өөрийг нь одоо хар болгож цэрэг рүү цэрэгт оруулсан Дэмэд Жанжин нь төрийн эсэргүү нэрзүүж цаазаар авахял тулгаад за тэгээд эсэргүү Жанжины явуулсан хүн ойрын хамаарал бүхий хүн учраас Лав гэдэг хүнийг эргүүлэн татаа гэд сургуулаа төгсөж амжилтгүйгээр эргүүлэн татагдаж энтэрж одоо хэдийгээр энд ирсэн боловч хараахан одоо баримтлагтгүйгээр барилдаж байсан. За тэгээд 39 оны барилдааны дараагаар маршалд хурц үг хэлснийхээ төлөө баримтлагтаж ял авсан юм түүхтэй. Одоо тэр 7 жилийн хугацаанд амьдралынхаа хамаг залуу насны тэр 7 жилийн хугацаанд хоригдож байхад эхнэр хүүхдүүд ямар хөө байдалтай байсан бол за энэ хугацаанд бол одоо охин Мая хүү Аюуш хоёроо аваад эхнэр нь одоо өөрийнх нь хоригдож байсан хорих буюу одоо Сэлэн аймгийн Түнхэлд шоронгийн ойролцоо очиж гэр бараагаан барьж амьдарч байсан гэж байна. Мэдээж одоо тэр бүсгүйд бол одоо 2 хүүхэдтэй дээрээс нь эсэргүүний гэр бүлгээд үнэхээр хүнд хэцүү цаг хугацааг туулсан. Одоо энэ түүхийг бол өөрийнх нь охин Мая бас дурдталтаа дурдсан байдаг. Тухайн үед бол ээж маань үнэхээр хүнд байдаг байсан. Би бяцхан охин одоо шоронгийн шургаагны заагаар аавдан үнсүүлэх гэж зүтгэж байгаад хацраа хүртэл өргөсөнд оруулж байсан юм түүхтэй. Намайг сургуульд орох гээд очиход одоо эсэргүүний хүүхдөө гэж одоо сургуульд бүртгэж байсан хүн асуухад ээж маань их ичиж хулгаж
Тийм ээ, аав нь эсрэгүүн гэж хэлж байсан энэ түүх бол үнэхээр Монголын түүхэнд олон гэр бүлийг дайраад өнгөрсөн хар түүх. Энэ түүх маань бидний өнөөдрийн ярьж байгаа лав гарслан амьдралын бүрэн утгаараа дайрч өнгөрсөн ийм хар бараан түүх ээ. За 1946 онд Шоронгоос гараад хоёр хос маань бас нэг хэсэг бол төдийлөн эвтэй байж чадаагүй. Лав гарслан маань одоо ерөнхийдөө би чиний аав баян чинэлэг лам хар ийм лам хүн байсан учраас намайг одоо ийм хөрөнгө чинэлэг хүний одоо хүргэн болсон гэдэг үндслээр барилаа гэхэд эхнэр нь бол чи өөрөө цэргийн хүн болоод чи өөрөө лам байсан тэгээд чамаас болж миний эцгийн буянг хурааж авсан гэдэг байдлаар хоёулаа баг зэргийн маргаантай зөрчилтэй байдаг байсан. Эхнэр хүүхдээсээ нэг хэсэг тусдаа амьдарч үзсэн. За энэ үед бол одоо Мая охин ээжээсээ асуугаад аав хаана байгаа вэ? Заалгаад бяцхан дүүгээ хөтөлж очоод ааваа бид гурав ингээд ядруухан зүдрүү амьдарч байна. Та бид гурав дээр эргэж ирээ гэд. Тэгэхэд лав гарслан хоёр хүүхдээ хараад эцэг хүний өрзөөлн сэтгэл уужуу ухааныг гаргаж буцаж гэртээ очиход эхнэр нь хараахан тэр өдөр ажилласаа ирээгүйсэн хоол унд гал хөсгээд бүх юмаа бэлдсэн. Үнэхээр халуун дулаан урамсгалтай үлээсэн. Эхнэр нь оройн нэрээд одоо чи явахгүй мүү гэж асуусан баг. Лав гарслан. Тэгэхэд би чамаагаа ч их зовоолоо, үр хүүхдээ ч их зовоолоо. Одоо би энэ гэрээс хаашаач явахгүй. За энэ цагаас эхлэн хоёр ос маань дахин 3 хүүтэй болсон. Үлзийбат, Галбадрах. За тэгээд нэг хүүхдийнх нь нэр бол түүхэн тараахан бичгтэйгүй бяцхан хүүхд байсан учраас. За эдгээр 3 хүүхд гаргасны дараагаар сайхан эхнэр нь 39 наснда лав гарсланг одоо шоронд байх хугацаанд болсон өвчний улмаас одоо хорвоогийн мөнгөсийг үзүүлсэн. За энэ явдал бол үнэхээр арсланд үнэхээр хүнд туссан. Залуу сайхан наснда хань бүлээсээ салаад 3-5 нэлэх хүүхэдтэй үлдсэн. За энэ үед бол одоо 15 настай Мая охинд одоо дүүнрэн асарт итгэх хүн дүүрэг ирсэн. За энэ хугацаанд бас дардан байж чадаагүй. Эхнэрээ өнгөрсний дараагаар 5 настай хүү, 3 настай хүү, 1 настай хүү гэж сүүлтэрсэн 3 бяцхан өрн битэг улаан бурхан гэдэг өвчний улмаас одоо ойр ойрхон зүв бусаар нас урцгоосон. За ингээд бол лав гарслан нэг хэсэг бол одоо бор дарсанд орж архитай нөхрөлж тухайн энлэн шалангангаа давахын тулд одоо нилээн гүнзгий архинд орж эхэлсэн байгаа юм. За тэгээд ерөнхийдөө гэр бүлтэй хоёр хүүхдээр ирээ та хоёр бол одоо дүүнэрийнхээ толгойг залгисан ийм азгүй хүмүүс гэхэд одоо Мая охин нэг удаа авда та ч гэсэн дүүнэрийн толгойг залгисан шүү дээ гэхэд нилээн уйлж байгаа тийм ээ. Энэ бүхэнд би л буруутай гэд тэр цагаас миний аав буцаад архиух нь багассан гэж түүний охин Мая сэрүүлэг сонины 2001 оны дугаарт өгсөн ярилцлагата дурдсан байдаг. За алдарт Арслан маань бол одоо мэдээж анхандаа бол лам хүн байсан. За тэгээд цагийн салхинд явсаар хар болж байх явцдаа бол одоо улсын хэвлэлийн газар цаас зөөгчөөр ажиллаж үнэхээр сайн хөдөлмөрлж би яраа сайхантай хүч бэрхтээ учраас одоо тэнд цаас зөөгч хийхэд бол өөрт нь ямар ч асуудал байгаагүй. За ингээд сайхан барилдахын тулд бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Дэмдийн эвэлд орж бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Дэмдийн бүх хэмээн золлуулан барилдаж лам лавг одоо бүх лав хар лавг болсон ийм түүхтэй. За ингээд 1900 одоо 56 онд хамгийн сүүл төрийн наадамд барилдаад хавийн даваанд одоо гарын даанар дээр очиод хамгийн зэг хэсэг нь сайн барилдаж байгаа бүх юм байна. Тэр бүхийг над дээр тавьчих гэж одоо Монгол улсын арслан Сандан жигмэд гэдэг бүхийн дурсгалд байдаг. За тэгээд Сандан жигмэд арслан аваад бүхийн оноо дансан дээр сууж байсан гарын даанар энэ бүхэл одоо сайн байгаа бөхтөө гэж аманд өгсөн. За тэгээд гарч ирээд барилдсан Сандан жигмэд арслан одоо өөрөө бол арслан гарахтаа за би тонгорондоо гэж бодоод гарсан. Гэтэл нөгөө өвгжөр хүн тухайн үед бол одоо 48 нас гэдэг бол бүхэд бол өндөр нас. Тийм шүү. Ер нь тухайн үеийн хүмүүсийн насны хувьд ч бас нэлээд өндөр насанд
орно. Монголд хүн бол нэг 60 орчим хүртээгүүтэй, эрэгтэй хүн бол нэг 55 орчим нас дундаж байсан тийм. дундаж. За тэгэхээр 48 настай бүх гарч ирээд идэр залуу хүчтэнг төрүүлээ тонгорсон. За ингээл унахандаа ихтэл Арслангийн одоо өвдөг төрүүлж хүрсэн байсан. За тэгээд Арслан за сайн бүгэлдэж сайн бүх болоороо гэд дахин өгч байсан гэж. За түүгээр зөксөхгүй одоо 1951 оны ардын өвсгөлийн 40 жилийн он баяр наадмын Ахмад өгчүүдийн барилдаанд төрүүлж байсан. 45 оны Ахмад өгчүүдийн барилдаанд шүүгэрч байсан гэдэг үнэхээр бас харьшгүй хүчтэй юм. Сайн бүх байсан. Одоо нэг юм асуумаар санагдаад 7 жил тэр шоронд байсан хугацаанд хэлмэгдээд орцсон одоо Лав Арслан тэр шоронд орох нөхцөлийг ч юм уу яаж хүлээж авсан бол? За ер нь бол өөрийг нь өөртөө тулгцсан ял бол одоо дэмдийн ойрын хамаарлын хүн гэдэг ял. Одоо дэмдээс 2 удаа бууны бэлэг авсан. За мөн лам байсан хүнийг одоо албаар ингээд хар болгож цэрэг болгосон. За ингээд өөрийн хамаарал бүхий хүн учраас ингээд цэргийн сургуульд явуулж өөрийнхөө одоо хойч үеийг залгамжийг бэлдэж байсан. Төрийн эсрэгүү, дэмдийн эсрэгүүний одоо ойрын хүн гэдэг ялыг тулгаж ингэж одоо 7 жилийн ялыг идэлүүлсэн байдаг. Үнэхээр хүнд байсан гэж байна. За тэр үед бол одоо Лав Арслан шоронд бас унтаж өгөхгүй. Шоронгийн дарга нь одоо энэ бол зүгээр ам дамжсан хүмүүсийн ярьдаг яриа. Энэ дурсгалыг бол одоо Монгол улсын бас нэгэн бүх одоо улсын заан золтой бүх адиа гэж бүх дурсгалдаа ярьсан байдаг. За тухайн үед адиа заан бол одоо жолооч байсан. Тээврийн жолооч. Түнклийн модно одоо сангийн аж ахуйн модноос очиж мод тээвэрлдэг жолооч байсан. За тухайн үед бол шоронгийн дарга нь Лав Арслан унтахгүй өвдөнтэй барилдахгүй бол нойр хөрөхгүй байна гэдэг байсан гэж байгаа. За тэгээд дарга нь та одоо ингээ унтаж амарч бай. Тун удахгүй манаа сэлэнгэд түнкэлд нэг томоохон барилдаанд төвдөн ирж барилдахаар болсон гэв. За энэ барилдаанд бол одоо шоронгийн дарга нь та цолоор биш өөр хүний нэрээр барилднаа гэж хэлээд аваачаад тухайн барилдаанд одоо тэр орхын дарга тухайн бүхийн одоо оноо дансан дээр сууж байсан гарын даанараас гуйж за манай ажилтан байгаамаа. Тийм учраас би яаралтай явах гээд байгаа учраас манай ажилтан хамгийн том цолтой бүхтөө нэгийн даванд барилдуулж өгөөч гэж гуугаад хүний нэр дээр гарч барилдаад төвдөн аврахтаа цаг гарan барилдаад тэгээд Лав Арслан хайсан гэдэг. За ингэж хайснаар одоо төвдөн Арслан дархан авраг босч ирээд Лав Арслан давсан гэсэн үг тийм. Тий, давсан гэж. За илэг үсээ тайлах гэтэл илэг үсийг буцааж уяад чи бол маршлын бөхөө. Тийм болохоор чи хоёрын даванд барилдаж болох баха. Би бол шоронгийн хоригдлоо. Ингээд би явъя да гэдэг тухайн одоо хорхийн дарга ирээд Арслан аваад явж байсан юм. Одоо адиа зааны дурсгалд ийм дурсамж үлдсэн байдаг. Бас л үг хэл хорц ширүүн оновчтой айхтар хүн байжээ оюун ухааны хувьд ч ер нь бол их сэрэг тийм оюунлаг боловсрал мэдлэг өндөртөө тийм хүн байсан гэж байна. За анх Дэмэдгуй бас одоо ламыг дуудаж авч ирээд баг залуу лам байсан учраас за чи надад 4 уулын сан, хямрын сан тавиадах гэсэн цээжээрээ 2 номыг уншингууд. За чи бол үнэхээр оюун сэрэг юм байна. Чи бол сурч боловсрох бүрэн боломжтой учраас би чамайг ингээд өөрийн нэрийн өмнөөс барилдах бүх өөрийн сайн зэрэг болгож авлаа гэж авч байсан байна. За Лав Арслан бол одоо 1931-32 онд болж байсан одоо бослогуудад бас нэлээд түлхүү оролцож байсан. За сонсогч буюу одоо тухайн үеийн одоо Лавгай 1932 оны Арангай аймгийн Тариат тусан Тариатын хүрээний бослого хөвсгөлд болсон эсэргүү бослого лам нарыг дарах одоо энэ бослогын үйл ажиллагаанд тун идэвхтэй сайн оролцсон учраас Байлдааны гавьяаны улаан дугийн одонгоор шагнагдаж байсан. За мөн Алтан 900,000 болсон бослогыг дарахад өрөвтөлтэй сайн оролцсон учраас Чисчүү зодгоор шагнагдаж байсан. Ийм сайн цэрэг, сайн сонсогч байсан гэж дурдсан байдаг юм аа. Одоо нэлийн
одоо бөхчүүдийн насаар бол 50 гарсан нас гэдэг бол бүр бас хариулт. Ер нь харимл өхөлтөө. Тийм тэгэхэд тэр наснда бас барилдажсэн түүх хууч яриа юу вэ? Одоо дүүнэртээ зааж сургаж ирсэн. За ер нь бол одоо 1950-ад оны дунд үед одоо тухайн үеийн өөрийнх нь бас сайн найз гэж байгаа. Одоо бол Эрдэнэ очир гэж Төв аймгийн Ариат Монгол Улсын арслан Эрдэнэ очиргоон дурдтгал байдаг. За Эрдэнэ очиргоо бол манай аав Үлзий сайхан арслан гэж, Доронтын Үлзий, Хасын Үлзий сайхан гэж арслан, Лавг арслан хоёр бол их дотн сайхан найзууд байсан. За манад ирж их одоо яриа хөөрөө болж ингэж хууч яриа ярьдаг ийм бөхчүүд хоёр настан. За би бол тухайн үед алдрын 5 одоо том бүхийн нэг болцсон барилдаж байсан. Тухайн үед одоо Хөвсгөл аймгийн Цагаан Өрсөмийн бүх Монгол Улсын авраг, Бээжин аврагад бас нэг барилдаанд унчаад ирэхэд нь хоёр өвгөн за яав хин дунуу гэсэн Бээжин дунлаа гэхэд нь Лавг арслан нилээн өвгөн болцсон. За дулаа ороод газар гисгээр би нэг барилдъя да гэж хэлээд 50 гарсан хүн. 50 гарсан нилээн 50 хэвийцсэн хөшөө. Тэгээд нэг бас нэг зааланд болсон томоохон барилдаан дээр 3-ын даваанд Бээжинг амлан барилдаад одоо өөрөө түрүүхэн дурдсан одоо нэрнийх нь урд хүртэл одоо болтол бичигдэж явдаг урт гарт хэмээн. Үнэхээр урт гартаа сайхан суйлдаг, сайхан хонгоддог, гараачдаг, тонгордог ийм уран барилдаантай өгөхөөсөн. Ерөөсөө залуу эд барилдаж байгаа бүхийг халд сэлгэж байгаад дотор өсгийгээр нь хар давхаагаар нь суйлаад унгаацсан гэж байгаа. Тэгээ дараагийн даваанд нь одоо дараагийн барилдаанд барилдлуугаар ил үсээд айлж өчөөд ирсэн. За тухайн барилдаанд одоо Үлзий сайхан арслан бол за Бээжинтэй бол тулж барилдаж болохгүй юм байна гэдэг ойлголтыг авсан гэдэг дурдтгал өвдөөсөн байдаг. Тэгэхээр бас сайн зөвлөгч, сайн багш ийм хүн байсан байх боломжтой гэж. За тэгээд Монгол ер нь бол тэгээд түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Өөрчлөх. Тийм, өөрчлөх ямар ч боломжгүй. А ямар нэгэн байдлаар хэрвээ энэ хүн 7 жил шоронд суугааг бол Монгол бүхийн түүх бас арай өөрөөр бичигдэх байсан байж болцсохгүй юм а гэж харж дүгнэж болохоор харагддаг. Одоо 39 оны барилдаан дээр шудраг бусаар чимшиг хэлмэгдсэн тэр барилдааныг Төвдөнд оржтой хийсэн тий. Төвдөнд орж арслантай. Төвдөнд орж арслантай тэгвэл одоо дархан аврах тухайн үед бол одоо цолгүй залуу хөөсөн. Зөв. Тэр хүнтэй ер нь амьдралдаа харилцаа холбоо ямар байсан юм бол одоо сүүлдээ. За энэ талаар бол одоо Лавг арслангийн охин Маяг бас нэгэн дурдтгал байдаг. 1940-од оны төгсгөл үеэр манах шүүхийн хашаанд байхад гандуухан цэнхэр дээлтэй Төвдөнд орж авраг. Тухайн үед авраг болцсон дархан авраг. Ууцаа үүрч алхасаар манай гэрт ирээд за өнөө шин хөгшөнтэйгоо нэг сайхан хуучилж хонё доо гэд. Тэгэхэд Лавг арслан охин Маягаан дуудаад миний охин яваад дэлгүүрээс архи аваад ирээ гэд 300 төгрөг гэж тэмдэглэж ярьсан байдаг. Өгөөд 10 литрийн бетан өгөө явуулж байсан. Тухайн үед ээж нь бол одоо миний охин асгалгүй авч ирээрээ гэд жирэг өгж явуулаад охин 10 литрийн савтаа архи авч ирж өгөхөд хоёр бүхэн маань хууч хөрж хувааж уугаа талдаа оруулсан. Хоёулаа нилээн улаа бутарсан сууж байхад бяцхан охин босоод та бол их муу хөө. Төвдөнд орж байгаа. Төвдөнд орж аврагыг. Та бол миний аавыг маршалтаа нийлж байгаа шоронд хийсэн хүн гэхэд Төвдөнд орж авраг. Инээмсэглээд тухайн үед бол би яалтчгүй унсан байдаг юм аа. Гэвч зарлахтаа залуу цэрэг Төвдөнд орж төрүүллээ гэж зарласан болохоор би яаж чадалгүй одоо төрүүлсэн гэж одоо Маяг дурсгалд бичигдсэн байдаг. За мөн Төвдөнд орж авраг бол бас одоо 46 онд шоронгоос гарсныхаа дараа Лавг арслан маань одоо бас хужруулангийн тоосхон заводын дараагаар ажиллаж байсан. За энд бол одоо төрөөс ял зэмлэл хүртсэн хүмүүсийг авч ирж ажилуулдаг ийм газар байхад Төвдөнд орж авраг ирж ажиллаж байсан гэж байна. Тэгэхэд орж ирээд одоо ихнэр дулам зүрэндээ за минь нэг сайхан мах үү гэж ханаатхаа. Цаадах Төвдөнд чин ирчихжээ гэсэн. За ямар хэрэгээр яагаад ирчихвэ гэсэн. Нөгөө л даалуугаа мэрсэн бололтой юм аа. Мөрөөтөд олж байгаад баригдаад ирсэн гинэ. Заадах чинь бас жоохон ядруухан байна гэж байсан. Эдгээр яриануудаас харахад бол хоёр бүхийн хувьд бол үнэхээр хоорондоо ямар нэгэн байдлаар өс сонзон тим юм бол байгаагүй. Үнэхээр дотн сайхан нөхөрлж байсан гэж. Энэ бол Монгол эр хүний
уужуу ухаан, сарвал сайхан сэтгэл, за мөн бүх хүний одоо өөртөө байж тээж авах ёстой жудаг гэдэг зүйлийн бас нэгэн том илэрлээ гэж эндээс харж болохоор байгаа юм. Яг үнэ. За өнөөдрийн нэвтрүүлгээр энэ үрээд өндөрлж байна тийм ээ. За одоо лавг арслангийн маань одоо ер нь бол одоо өндөрлөгч байна. Лавг арслан гэж хүний удам буюу одоо маамгуайн удмаас яг одоо цаг үед бас барилдаж байгаа залуучууд бас ганц нэг байдаг. За маам одоо лавгуайн төрсэн ах улсын за намбрын хүүгийнх нь хүүхэд буюу ач нь одоо цаг үед барилдаж байгаа. Завхан аймгийн Тосон зингэл сум Яриат аймгийн ачин Баярбат гэж залуу. Бас тун давгүй сайхан барилдаж байгаа. Бас нэг бэртэл хэмтлийн улмаас нэг хэсэг өнжиж байгаад одоо бас буцаа заал танхимын барилдаануудаа барилдаж байгаа. За энэ бүх зүйлээс харахад бол Монгол бүх гэдэг зүйл бол үнэхээр удам дамжиж, цусаан дагаж ингэж дамжиж явдаг зүйлээ гэдгийг харж хэлэх нь бол зүйтэй байх. За бас Монгол ирчүүд бол Монгол бүхэд байх ёстой жудаг гэдэг зүйлийг эндээс бас харж, сонсож, мэдэж авах нь зүйтэй баха. Хэдийгээр тэр хоёр бүх 39 онд хоорондоо барилдаад төрийн өндөрлгүүдийн буруугаас шийдвэр гарсан боловч эдгээр бүхчүүд хоорондоо үнэхээр эв дүнжинтэй жудаг төгөлдөр ийм сайхан бүхчүүд байсан гэж. Төвдөн дор жавраг бол Монгол төрийн баяр наадам 7 удаа дөрвөлсөн аршгүй хүчит тухайн цаг үедээ одоо бүгд найрамдах Монгол ард улсын үндэсний спортын ууган говьят гэдэг золыг авч байсан ийм сайхан бүхт 39 онд унж байсан. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань Завхан аймгийн Идэр сумын Яриат олон түмэндээ хамбын бор уртхар тэмээн алдарсан маамын лавг гэж их бүхийн талаар та бүхэндээ хүргэлээ. За баярлалаа. Сонсоод суухад ер нь сайхан ухаан юм аа. Монгол эр хүний уужуу ухаан юм аа. Тэр охиныхоо хэлсэн хэдхэн үгэнд ухаарч байгаа байдал, тэр эр хүний нөхөрлөлийг харуулж байгаа, тэр сургамжуулж байгаа байдлуудыг харахад сайхан байна. Төрмөл сайхан өстой харшгүй хүчит бүх юм аа. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхүйн од мөн дэр сувг үзэг сонсогчдоо Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн маань нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөн дэр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээн авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Өв соёл уламжлалаа дээдлэгч Оюу толгой компани дэмжиж ажиллалаа. За од мөн дэр сувгийн бүх тайлбарлагч Баяр Магната баярлалаа. Дараагийн нэвтрүүлгүүдээр явуулъя. За баярлалаа. Ингээд эрхэм мөндөд үзэг сонсогч та бүхэндээ эрүүл их сарвал сайхан бүхнийг хүсээрөөё. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөн дэр сувг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөн дэр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.